За татварын ерөнхий хуулийн өөрчлөлт орж ирж байна. За энэ дээр үндсэндээ одоо Монголын нийгэмд манай аж ахуйн нэгж байгууллагууд иргэдээр хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол өөрөө татварын асуудлууд байгаа. Үндсэндээ одоо Монгол улсад бизнес эрхлэе, за ажил үйлчлэгээ явуулъя, ажил хөдөлмөр эрхлэе гэдээ яваад үзэхэр үндсэндээ энэ санхүүгийн дарамтыг бууруулахгүй бол энэ хүндрэл бэрхшээл асуудлын шалтгааныг шийдвэрлэхгүй бол цаашид бол нөхцөл байдал хүнд байна гэдэг асуудал байна. Тэгэхээр би зүгээр одоо бол энэ татварын суур реформыг суур одоо юу гэдгийг агуулгаар нь үндсээр нь одоо юу гэдгийг өөрчлөхгүйгээр асуудлууд бол шийдвэрлэгдэх боломж олцвол байхгүй байна. Би та энэ асуудлуудаа томоор нь харж чадж байгаа юм болов уу? Үндсэндээ бид төхний хувьд өнгөрсөн энэ зах зээлийн нийгэм шилжсэн 35 жилийн хугацаанд энийг хувийн хвшдэрээ суурилсан хүчирхэг эдийн засгийг ерөөсөө бий болгождаг болж байгаа. Хувийн хвшдэрээ суурилсан хүчирхэг эдийн засаг. Тэгээ энэ хүрээндээ бид нар хувийн хвшлийг дэмжиж чадаагүй учраас эсвэл одоо юу гэдгийг хувийн хвшлээ үүссэн тэр дарамт ачааллуудыг нь бууруулж чадаагүй учраас үндсэндээ ажлын байрыг дөрвтэй одоо шинээр бий болгож чадсангүй, одоо ядуурлын төвшингч бууруулж чадсангүй, яг л ерөнхийдөө бол нөхцөл байдлууд өөрөө байдгаараа байгаад байдаг. Ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр үндсэндээ татвар бол өөрөө нийгмийн шударга ёсны хэмжүүр болж чаддаг. Энэ шударга ёсны хэмжүүрийг бид нар зөв шийдэхийн тулд энэ иргэд аж ахуйн нэгжүүдээр байгаа эрх ашигыг нь хамгаалахын тулд бол нэг суурьаар нь томоор нь бодлогоор нь хийх сайшгүй шаардлага бол байна гэж хараад байгаа. Тэрнээс одоо бол бид нар зүгээр өнгөцт нэг 3-4 татвараар гэдэг юм уу 3-4 одоо юу гэдгийг хувь хэмжээгэрч гэдэг юм уу бууруулад бол асуудал шийдэгдэхгүй нь бол ойлгомжтой болчиход байгаа асуудал байгаамаа. Тэгэхээр энийг бол та хэд нэг том суурьаар нас нэг дахиж харж үзээч. Одоо бол үндсэндээ бид нар өнгөрсөн 35 жилийнхаа энэ татвар санхүүгийн эдийн засгийн тогтолцоотой холбоотой суур асуудлаа шийдэхгүй бол хүн болгон дээр хамгийн том асуудал өөрөө энэ байдаг. Үүний хамгийн бодит нэг жишээ би зүгээр энгийн асуудлууд аж ахуйн нэгжүүдээр яг татвартай холбоотойгоор судалгаа хийж үзлээ л дээ. Тэгэхээр хамгийн том таа бүхэнд санхүүгийн ачаал дарамтлч хаана байна гэдээ аваад үзэхээр үндсэндээ хууль болоод түүнтэй холбоотой эрх зүйн орчны асуудал бол нийт аж ахуйн нэгжүүдийн чинь 56% нийлээд байна. За зээлийн хүүгийн дарамт буюу энэ санхүүжилтийн зардал чинь бол үндсэндээ асар их байна гэдэг асуудал чинь 43% болчиход байгаа. Энд чинь бас л татварынхаа тогтолцоотой уялдаж холбогдоод байгаа бид бүхний бодлогын алдаанаас шийдээс гараад асуудал болчиход байгаа. За тэгээд татвар шиг шахуу энэ нийгмийн даатгал чинь бас өнөөдөр үндсэндээ биднэрт ийм нуугдмал татвар шиг энэ одоо юу асуудлыг бол дагуулж байна. 24% нь бол энэ асуудал гаргаж ирж байна гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр энэ дээр хүссэн өсөөгөө бид нар эдийн засгийн оновчтой зөв бодлого, татварын зөв оновчтой яг хүрсэн бодлогыг хийхгүй бол үндсэндээ энэ зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл, за дээрээс нь дахиад 5-6 дахь асуудал орж ирэх нь инфляцийн асуудал нь ч бас ингээд давхар далд утгаараа бол татвар болчоод аж ахуйн нэгж байгууллагч нь бол энэ доороос гарч ирж чадахгүй. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрөө баг багаар хоригдоод дампуураад байгаа асуудал чинь хамгийн том асуудал болчиход байна. Ажил хөдөлмөр эрхлэхийг хүсэхгүй байгаа нийгмийн масс маань бол үндсэндээ суур бас асуудал болчиход байна. Тэгэхээр би суурьаар нь энэ эдийн засгийг өөрчлөх, татварын тогтолцоог нь өөрчлөх, энэ хувийн хвшлийг дэмжсэн суур том бодлогыг гаргаж ирэхгүй болохгүй болчиход байна. Ковид үед 1200 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд үд хаалгаа хааж исэн гэсэн. Тэгсэн өнгөрсөн жил бол 4000 хаасан гэж ярьж байгаа. А гэтэл бид нар эсрэгээр эдийн засаг 6-7% өсөлттэй байгаад байдаг, GDP өсөөд байна гэж яриад байдаг. Тэр хэмжээгээр одоо юу гэдэг яг бодитоор хөрснөн дээр хэдэн хувь эдийн засгаар дэлж байгаа. Хичнээн ажлын байрыг бид нар шинээр бий болгож байгаа. Хичнээн одоо юу гэдэг шинэ компаниуд гарч ирлээ, шинэ салбар хөгжлөө гэдэг асуудлууд байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ дээр харахгүй бол үндсэндээ тоо статистикуд бол сайнгүй байна. 242 мянган одоо юу гэдгийг тайлан ирүүлэх ёстой аж ахуйн нэгжүүдээс 69% буюу бараг 70% тэг болон алдагдaltaй тайлан гэрүүлж байгаа гэж. Тоо статистик сайнгүй байна гэж энэ санал нэг байна. Өнгөрсөн жил татвар тайлгансан нийт 191 мянган аж ахуйн нэгж тайлан гаргаж өгснөөс одоо нэг 70 орчим мянган л ашигтай ажилласан байна. Бус нь бүгд алдагдaltaй ажилласан байна. Тийм учраас бид нар энэ богино хугацаанд тантай санал нэг байна. Суурьаар нь татварынхаа реформыг хийх ёстой гэж. Тэгэхээр засгийн газар нэн тэргүүнд татварын суур реформ буюу багц хуулиараа биш богино хугацаанд эдийн засгт аж ахуйн нэгжүүд маань тодорхой хэмжээний дэмжлэг өгөх заалтуудыг оруулж ирсэн, татварын нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. За мөн гол одоо агуулга нь бол ажлын байрыг хадгалъя гэдэг байдлаар. За ер нь одоо аж ахуйн нэгжүүд төр байгаа зардлуудын хамгийн эзэлж байгаа зардлыг та бас дурдлаа. Гол нь бол энэ санхүүгийн их усрын зардал өндөр байна гэж ярьж байгаа. Удахгүй засгийн газар бизнес эрхчлөөний хуулийг хэлцээд их хурлаа өргөн барина. Жишээ нь өнөөдөр одоо банкуд гадны их уср болон санхүүжилтийн их усрыг олж ирэхэд тухайн их усрыг олж ирснээс авч байгаа татвар бол 5% байгаа.
За бусад банк бус байгууллагуудаас бол 20% байна. Тэгэхээр энэ чинь өөрөө бас бидний банкудаас уялдаатай хүүгийн зардал өндөр байх түвшинг бүрдүүлж байдаг. Тийм учраас бизнесийн эрхчлөөний хууль дээр энийг адил түвшинд аваачихаар одоо засгийн газар боловсруулж оруулж ирж байгаа. Ер нь цаашдаа бид нар татврын хуулийг дахин одоо зүгээр өнөөдрийн татврын аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээс харахад ойлгомжтой байна. Томоохон аж ахуйн татвар төлөгч аж ахуйн нэгж бол 1000 орчим. За дунд аж ахуйн нэгж 3000. За тэгээд жижиг дунд бичлэхээр бусд нь болчихж байгаа. Үлдсэн 180 мянга чинь ийм бичлэг рүү орчод. Тэр энэ аж ахуйн нэгжүүдэд томруулах бизнесийн үйл ажиллагааны хэвээ явуулахад татврын энэ зөв бодлого хэрэгтэй. Ийм учраас бид нэр дараагийн удаа засгийн газар татврын багц хуулийг суурьаар нь хөндөж оруулж ирнэ. Тэгэхээр одоо үндсэндээ яг энэ нийгэм эдийн засгийг хөгжүүлэх цогц бодлого бол хэрэгтэй байна шүү. Өнгөрсөн 35 жилийн алдааг давтахгүй байх. Одоо эндсэн дээр суурьаар нь өөрчлөлт хийх бодлого бол хэрэгтэй байна шүү гэдэг нь асуудал зарчим их. Хоёр дахь нь одоо яг цаг үеийн нөхцөл байдал өөрөө бас сайн болчлоо шүү. Инфляц өөрөө 10 гараа авчлаа. Цаашид ингээд нэмэгдээд явах эрсдлүүд өөрөө гарч ирж байна. Залгуулаад одоо юу гэдэг нь гадаад зах зээл дээр ч гэсэн энэ санхүүжилтийн хүүгийн зардал аягүй өндөр өсөж байна. Эргээд импортын инфляц нь өөрөө нэмэгдээд орж ирж байна. Тэгэхээр яг ийм хүнд үе дээр бид нар бас нэг яг өнөөгийн энэ өнөөдөр энэ жил энэ аж ахуйн нэгж байгууллагууд иргэдээ хямралаас авах хямралын татврын бодлогыг нэг төр шууха төр одоо юу гэдгийг татврын хөнгөлөлт бизнесээ хамгаалах бодлого за ингээд одоо юу гэдэг тодорхой эрсдлээс хамгаалсан стресс тест хийснийг ийм татврын зохицуултуудыг энэ жилдээ багтаж хийхгүй бол бас нөхцөл байдал бүр дороотоод өнгөрсөн хойно нь одоо бид нар нэг амаа барьсан зүйл юу асууч вэ? Ажлын хэсэг хариулах байна. Тэмүүлэн гишүүнээс бол хариулъя. Тэгэхээр энэ дараагийн удаа нэлээд тийм өргөн хүрээнд суур судалгаатай суур шинжилэл хийхийг бол зорин ажиллана. За тухайлбал бидний хувьд ч гэсэн одоо судалгаа хийгдэж байгаа хөрөнгөний татврын хуулиуд, за өв залгамжлал, бэлэглэл тэгээд амнаатын одоо төлбөртэй холбоотой тохиолсон хууль байх хэсэг тэр асуудлууд дээр бол ингээд бас судалгааны ажлууд бол ингээд хийгдэж явж байгаа. Тэгээд богино хугацаанд бол бид нар түрүүний хэлсэн одоо иргэний орлогыг хамгаалах, хөдөлмөрлөлтөд дэмжих, аж ахуйн нэгжийн татврын ачааллыг бууруулах ийм цөөхөн 5-6 заалттай, төсвийн нөлөөлөлтөй ийм заалттай нэмэлт өөрчлөлтийг бол энэ одоо оруулсан байгаа. За тэр бизнесийн байгууллагууд дээр тэр стресс менежмент тэр төрөл бүрийн одоо судалгаануудыг бол хийж ажиллах болно. Гэхдээ одоо би ингэж байгаа маа энэ одоо яг даруйхан шиг одоо энэ харж байгаа юм чинь та одоо юу гэдэг дараа жилээс хэрэгжээд эхлэх ч гэдэг юм уу одоо ингэ нөхцөл байдал бол том зургаараа эдийн засгт нэг дэм үзүүлэх бодлогыг хийгээд байдаг. Гэтэл яг одоо энэ сараас дараа сараас ч гэдэг юм уу энэ тоо үзүүлэлтүүд макро эдийн засгийн үндс үзүүлэлт ч өөрөө доошоо унаад байдаг. Тэгэхээр үндсэндээ яг энэ богино хугацаанд зориулсан нэг хямралын үеийн татврын бодлогоор шаардлагатай байна. Төр татврын хөнгөлөлтүүдийг үзүүлэх гэдэг юм уу, бизнесээ хамгаалах, иргэдийн амжиргаа орлогыг нь хамгаалах бодлогыг зохицуултуудыг шуурхаа одоо гэдэг нь ковидын үеих шиг оруулж ирж хийвэл яасан юм бэ? Энд чинь тэгэхгүй бол үндсэндээ одоо ингээл дахиад энэ газрын сүнсний үнийн инфляц нөлөөлч нь орж ирээгүй байгаад байдаг. Дээрээс нь импортын барааны инфляцууч нь дахиад нэмэгдээд сар болгон нэмэгдүүлээд байдаг. Өргөн хэрэглээний бараа инфляцууч нэмэгдэх гээд байдаг. Энэ дээр одоо юу гэдгийг дисэж гарч ирэх боломж болцоо ер марг харагдахгүй байгаа шүү. Тэгэхээр бид нар яг ийм хүнд үед салхин туугцныг хамхуун шиг ерөөсөй байж болохгүй болчиход байна. За засгийн газар дээр энэ асуудал бас яригдж байгаа. Өмнө бол ковидын тодорхойгүй үед бид нар ковидын тухай хууль гаргаад төсөв дээр богино хугацаанд маневр хийх боломжтой энэ ирэхэд засгийн газар өөр дээр аваад явж исэн. Тэр одоо бол одоо яг бид нар зүгээр таач гэсэн мэдээлэлтэй байгаа макро орчны тоонуудаа хараад үзэх юм бол биднэрт бас нэг тийм яг эффект нь ороод ирсэн гэж хэлэхэд бол тодорхойгүй байгаа. Гэхдээ худалдааны эдийн засгийг хараад үзэх юм бол импортоор орж иж байгаа бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдэр ирж байгаа дарамт нь өндөр байна. Тэгэхээр энэ тодорхойгүй нөхцөл бод цаашаа бол яаж одоо хэрхэн богино хугацаанд хэрхэн өөрчлөх нь ийм тодорхойгүй үед бид энэ хуулийг бол санаачилж оруулж ирэхэд бэлэн байгаа. Энэ дээр одоо засгийн газар ойрын хугацаанд бас шийдэл гаргах байхаа. Ингээд бол бид нар төсөвтэй болон засгийн газар өөр дээрээ төсөв эрхээ аваад ингээд цаашаа зохицуулт хийгээд явах тэр боломж нь бол ковидын хойш үүснэ гэж үзэж байгаа.